засгийн газрын тусгай сангуудын тухай хуулийн шинжилсэн найруулгыг одоо өргөн бариач гэдэг одоо улсын хурлын тогтоолд орсон байгаа. Хаврын чуулганд багтаагаад. За тэгсэн энэ хэрэглэх газрын хэн блээ тэр дарга. Энэ танаа энэ тайлан дээр чинь ерөөсөө юм чим жоохон болохгүй юм шүү. Сангийн яамны бэлтгэсэн тайлангууд бол бас боломжийн хэмжээнд хүн ойлгохоор байна. Таны энэ тайлан чинь нэг юм юу босруулаад болгонтой танилцуулсан гэдэг юм явж байгаа. Энэ ч одоо их хуралд өргөн мэдүүлэг гэдэг ийм тогтоолын юу орсон шүү дээ, заалт. Засгийн газрын тусгай сангууд дээр аль нь өр өгөөжтэй, аль нь өр өгөөжгүй байгаа. За тэгээд энэ зарцуултан дээр нь тэр яаж хянах юм. За шинжилсэн найруулгыг улсын хурлын хаврын чуулганд өргөн бариа гэж хахад болгондоо гүшин танилцуулсан ингээд тавьсан байна. Улсын хурлд өргөн мэдүүлэхийг тайраж өөрөөр ойлгоод байна уу? За энэ дээр нэг тайлбар авъя. Хоёрдугаар асуудал. Аудитын шалгалтаар илэрсэн аливаа зөрчлийн шинжтэй асуудал, тус бүрийн хариуцлагын асуудлыг төрийн аудитын тухай хууль, төрийн албаны тухай хууль, эрүүгийн тухай хууль, зөрчлийн тухай хууль наривчлан зохицуулах, холбогдох хууль хоорондоо уялдааг хангах, хийл зөрчлийг арилгах тухай хуулийн төслийг Монгол Улсын хурлын 2025 оны хаврын ээлжид чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх гэсэн асуудал тогтоолын төсөл орсон. Тогтоолд орсон. Тогтоол батлагдсан. Тэгээ нөтн сая нөгөө төрийн аудитор чинь нэг жигтэйхэн том дүнтэй зөрчил илрүүлсэн л юм яриадсэн. Тэгээд ямар хариуцлага тооцсон талаарх бидэрт ямар нэгэн мэдээлэл байхгүй. За хин нэгний одоо мууг үзэх гээд яриад байгаа биш. Энэ улсын хурлын тогтоолыг та үг дуучлан биелүүлэх ёстой шүү дээ. Хэрэглэх газрыг шаардах ёстой. Өргөн мэдүүлэхсэн бол өргөн мэдүүлэх ёстой. Тэр хин нэгэн таныг танилцуул гэдэг бид юусэн юм тогтоол үлдээгүй шүү дээ. Тэгээ хин нэгэн танилцуулаад үзмжээр хасаад явах юм уу? За 3 дугаар асуулын Америкийн нэгдсэн улстай байгуулсан агаарын харилцааны хэлцээрийн дагуу шууд нислэг хийх боломжийг бүрдүүлэх, үүнд шаардлагатай нисхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултыг нэвтрүүлэх зорилгоор навигацийн орлогоос шаардлагатай санхүүжилтийг олгорой гэдэг 2025 оны энэ улсын хурлын төсөв батлагдахад тогтоол бас орсон. Тэгээд сая хэдэн хоногийн өмнө бас тэр навигацийн орлогоос энэ нислэгийг үйлдэх шаардлагатай санхүүжилтийг навигацийн орлого шийдэж өгөөч гэд бичих нь бас ирээд байгаа. Тэгээ энэ дээр бас нэг тайлбар авъя. Нэг номер. За гишүүний асуултанд хариулъя. За би түрүүн тайлбарласан засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас танилцуулсан ирсэн мэдээллийг улсын хурлын байнгын ороонд хүргүүлсэн байгаа. За яг өнөөдөр бол нэгтгэлийг бол хариуцсан яамдууд өөрсдөө энэ бэлтүүдийг тусдаа өөр чиглэлээр гаргаж байгаа учраас энэ бас байнгын болгоомжийн яд гишүүнд хэлсэн энэ асуудлыг бол бид нэр тодруулъя. За хоёрдугаарт нь бол аудитын шалгалтын хүрээнд бол засгийн газар дээр үндсэн аудитын газраас хийсэн шалгалтын гарсан дүгнэлтийн мөрөөр засгийн газар дээр бүр ажил хэсэг гаргацсан. Заалт бүрээр нь бол ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүн одоо удахгүй эцэлээд бол танилцуулагдах ёстой байгаа. За хуульд өөрчлөлт оруулах асуудал нь бол энэ ажлын хэсгийн дүгнэлттэй уялдаж бас боловсруулагдахаар байгаа. Энэ хаврын чуулганд бол амжихааргүй. Яг гэвэл үндсэн аудитын газрын дүгнэлт нь өөрөө үндсэн аудитын газраас яг их хурал танилцуулсан дүнгээ задлж ирүүлэхэд бол тэр том дүн өөрөө нэг бүрчлэн задрахгүй бас нэлээд хугацаа шаардсан асуудал үүссэн байгаа. За навигацийн асуудал дээр замтын ерөөс хариулах уу? Гараа өргөч. Тэр чинь нэр хариулагдахгүй. За 8 номер микрофон өгье. Сайн бол 54.
За зам тээврийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дараа Бат хоёр өнөө асуултанд хариулъя. За навигацийн орлоготой Америкийн нэгдсэн улс руу шууд нислэх үйлдэгтэй холбоотойгоор биднэрт бол иргэний нисхийн одоо Америкийн нэгдсэн улсын иргэний нисхийн байгууллага болон олон улсын нисхийн байгууллагуудад бид шалгалтанд орох ёстой. За энэ зайлшгүй шаардлагатай энэ төсвийг бол бас навигацийн орлогоос төсөв суулгахгүйгээр яамандаа үлдээж эндээ зарцуулж өгөөч гэсэн хүсэлтийг бол бид нар сангийн яаманд болон төсөв суулгахгүйгээр шийдэж өгөөч гэдэг хүсэлтүүдийг өгж байгаа. 26 оны төсвийн төлөвлөгөөнд бас энэ орлогыг хасч өгөөч бид нар зохицрын дагуу зарцуулаа иргэний нисхийн тэр аюулгүй байдлын ажиллагаанд зарцуулъя гэдэг хүсэлтээ өгж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол ерөнхий сайдаас захирамж гараад ажлын хэсэг гарч ажилласан сангийн яамнаас болон зам тээврийн яамнаас холбогдох усад байгууллагуудаас соёл зүйн яамнаас хүмүүс ороод ажлын хэсэг гаргаад санал дүгнэлт гаргасан. За энийг засгийн газрын хуралдаанаар бол шийдвэрлэхээр материалаа хөргүүлсэн хүлээгдэж байгаа ийм байдалтай. За гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа.